Эрхэм үзэгчдээ манай Upgrade podcast-ийн ээлжит нэгэн дугаар танд хүрч байна. Манай өнөөдрийн дугаарт Хаан банкны гүйцэтгэх захирал, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн үндэсний ээлж хадагтай мөнх туяа өргөд оролцож байна. Ингээ бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. За намайг энэ сонирхолтой подкастта урьж оролцуулсанд маш их баярлалаа. За тэгэхээр ингээд хамгийн сүүлийн үеийн сонин сайхнаас нь яриагаа эхлэе гэж бодож байна. Хаан банк саяхан Увс ховд аймагуудад баг сургуулаа нээчээд ирсэн тий. Тэгэхээр ер нь анх яагаад энэ төслийг ер нь хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та бодсон бэ? Яагаад энэ төсөл рүү ер нь орсон бэ? За би 2024 оноос Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн үндэсний элчээр томилогдоод ажилласан. За яг хөө тэрний өмнө бол банк өөрөө Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтын ажиллагааны гэрээтэй стратегийн түншүүлээд ажиллаж ирсэн. Тэгээ ажиллаж явах явцдаа одоо нэг олж харсан байлгүй. Надад ингээ 24 онд энэ саналыг тавьсан. Тэгээ би энэ саналыг хүлээж аваад нэлээд бодсон. Банкны ажил нэлээд ихтэй. Энэ ажлынхаа хажуугаар энэ одоо хүнд хэрэгтэй ажил хийх ёстой шүү дээ. Чинь нийгэмлүү чиглэсэн хүмүүнлэгийн ажил. Надад зав гардаг болоо гэж бодож байгаа. За яг хөө миний бас дуртай юм байна гэж бодоод энэ саналыг хүлээж аваа үндэсний элчээр сонгогдоод ажиллаж байгаа. Тэгээ яг хөө элчээр томилогдоод ажилласныхаа дараа за нэгэн тал ийм боломж байгаа дээр нь Монголын хүүхдүүдийн төлөө хийх ажлуудаа гаргая гэж бодоод тэгээ тэрний нэг нь бол энэ хүүхдийн яг энэ 10 жилийн сургуулийн хүүхдүүд ялангуяа аслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүд болон Улаанбаатар хотын аслагдсан дүүргийн хүүхдүүд рүү чиглэсэн ажил хийх ёстой байна гэд төслөө хайгаал яваад ирсэн. Төслөө хайгаад тэгээд бүр банкныхаа ажилтнуудын дунд уралдаан зарлаа. Ямар төсөл хэрэгжүүлэл хэрэгтэй вэ гэд манай Хаан банк сантай. Тэгээ Хаан банк сангаараа дамжуулаад тэгээд ажилтнуудынхаа энэ нөгөө санал хүсэлтэд авдаг тийм шугамттай бид нар. Тэгээ тэрүүгээрээ дамжуулаад төсөл цуглуулад явж бас санаад хүрэхгүй. Тэгээ явж хагаад 24 оны 11 сарын 20-ны олон улсын хүүхдийн өдөр байдаг. Энэ өдрийн гала тоглолтын дээр Наранбаяр сайттай боловсролын сайд бид хоёр нэг ширээн сууж таараад хоёлаа ярьж хагаад тэг би ийм төсөл хайгаа явж байгаа шүү гэж хэлсэн чинь Наранбаяр сайд энэ багийн баг сургууль гэдэг төслийг санал болгосон юм. Тэгээ хоёлаа бас нэлээд удаан ярьж сууж байгаа. За миний хайгаад байсан төсөл муу юм байна гэд. Тэгээд энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд одоо бид хэд Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан болон боловсролын яамтай хамтраад зайлшгүй шаардлагатай байгаа сургуулиудын тоо хичнээн хүүхд байгаа гэдэг тийм судалгаануудаа хийцэн явж байгаа. Тэгээд хамгийн ихнийх нь болохоор яг энэ хил хамгаалах ерөнхий газартай хамтраад хилийн цэргийн одоо хилийн застаавууд дээр барьж эхэлсэн. Тэгээ улсын боршоо бонд болон ховдын үенчи барьж байгуулсан байгаа. Тэгээ эхний хоёр сургууль маань амжилттай сайн нээлттэй хэлээ. Энэ жил бид хэд ер нь бол 4 сургууль барьж байгаа. Дахиад энэ хоёроос гадна Төв аймгийн Батцанбөр сум, тэгээд Батцанбөр сумын үдлэгтийн багт үдлэг багт тийм тэгээд Сэлэнг аймагт бас тарины багт энэ сургууль барьж байгаа. Тэгэхээр ер нь бол бид хэд цаашдаа бараг 60 сургууль барьна гэсэн аюулгүй том амбицтай төлөвлөгөөтэй. Ер нь төлөвлөгөө хугацаанд л төлөвлөж байгаа. Ер нь бол энэ нэг 5-10 жилийн төлөвлөгөө байгаа. Тэгээ яг хөө энэ хүүхдүүдэд сурах, боловсрох энэ тэгш боломжийг хангах нь хоёр хэсэгтэй. Нэг нь болохоор зэрэг энэ хөдөө орон нутгийн аслагдсан багийн хүүхдүүдэд те орон нутгийн хүүхдүүд зориулсан. Нөгөө хэсэг нь бол Улаанбаатар хотын аслагдсан дүүргийн хүүхдүүдэд зориулагдсан юм хоёр хэсэгтэй. Хоёулангаар нь зэрэг явж байгаа. Тэгээд та ер нь бас хэдэн сарын өмнө өөрөө яг хилийн бүсүүдээр яваад судалгааных нь багт байсан шүү дээ тий. Тэгээд яг тэр судалгаагаар явж исэн үе тэгээд сая бас яг сургуулаа нээх гэж дахиж очиж байгаа үед ер нь харьцуулаад яг ингээд нүдэндээ төсөөлж исэн юм нь бодит болцсон байгааг хараад танд ямар сэтгэл төрсөн бэ? Мэдээж маш гайхамшигтай. Яг тэгэл би энэ оны ихээр нэгдүгээр улирлынхаа туршид ажилтны хүн чинь би амралтынхаа өдрүүдийг зарцуулж байгаа байхгүй. Амралтын өдрүүдээр ЮНИСЕФ-ийн ч гэсэндээ намайг дэмжээ, манай банкны сангийнхан ч гэсэн намайг дэмжээ. Тэгээ би дандаа амралтын өдрүүдээр хөдөө орон нутгуудаар явж судалгаа хийсэн. Тэгээ улсын сургуулиудаар хөдөө орон нутгийн сумын сургуулиудаар ороод тэр хилийн цэргийн ангид нэгтгэлүүдээр очиж үзээд үнэхээр хэрэгцээ байна уугүй юу гэдгийг нүдээр үзээд
Тэгээ тэнд хүмүүс ямар орчинд ажиллаж амьдарч байна вэ гэд эцэг эхчүүдтэй уулзаа. Тэгээд энэ хоорондоо бас энэ бас бүр багийн баг сургууль гэдэг юм анх удаага Монголд хийж байгаа зүйл биш юм байна. Ер нь бол энэ баг 4-р удаагийн оролдлого гэж миний бодлоор. Яг сургууль барихын төслөө эхлүүлж байгаа нь оролдлого. Ер нь энэ багт сургууль барьдаг хэсэг гэсэн үг. Тэгэхээр бүр дээр үед ч байсан байгаа. Манай зарим ажилтнууд би бүр хүүхдтэй байхдаа багийн сургуульд сурж исэн хүмүүстэй ч уулзч үзсэн л дээ. Тэгээ яг юу болж исэн бэ? Ямар нөхцөл байдал байсан бэ? Ямар нөхцөл байдал байсан бэ? Яг дараа нь тэгээ сургууль руу шилжчихэр энэ чинь баг сургууль юм чинь дараа нь дунд сургууль руугаа шилжиж шүү дээ. Тэгэхээр тэнд яг юу болж исэн бэ? Яг ямар давуу тал сул талыг олох гэж байгаа байхгүй. Бас тэгээ энэ чинь болох юм уу гэдэг нь илүү чухал байгаа байхгүй юу? Баахан хүүхдүүдийг авчиад нэг сургуульд сургаж ийн гэснээ нөгөө хүүхдүүд нь төгсөөд одоо 5 дахь ангид төгсөөд сумынхаа сургууль руу хүрээд ирж штэ. Тэгээ сумынхаа сургууль руу хурж ирээд сургуульдаа сурах гэсэн чинь нөгөө хүүхдүүдээс хоцрогдсон байвал одоо яах вэ гэдтэй. Тэр чинь айгүй хариуцлагатай бага үний хүүхдүүдийг авчиж юм сургаж ясна. Тийм болохоор би ялцчгүй боловсролын яамныхантай маш нягт ажилласан. Тэгээ яг энэ хэсгийг боловсролын яам ч гэсэн дэмжиж ялангуяа боловсролын яамны ерхий боловсролын сургуулийн одоо бодлого арга зүй заадаг газрын тэгээ цогломоо захирал бол аюул сайн дэмжиж хамтарч орсон. Тэгээд би бүр яамд хэлээсэн байхгүй. За энэ хүний хүүхдүүдийг сургаж чадахгүй ингээ үлдээгээ хоцрогдуулсан байх юм. Тийм болохоор сургалтын програм дээр анхаарал тавиад ажиллаад өгөөч хүсэлт гаргаад. Тэгээд тэр хэд бол өөрсдийнхөө удирдах зөвлөөрөө энэ сургалтын програмыг тусдаа авч үзээ. Тусдаа програм батлаад энэ програмаа дагуу багш нар бэлдээд одоо ингээд энэ манайх дөрөв номин ойлтон бас нэгийг барьж байгаа. Ингээд 5 сургуулийн жил барина. Энэ 5 сургуулийн 28 багшийг нэг багш нарыг Улаанбаатар хотод авчирч энэ багш нараа бэлдээд хүүхдүүдтэй ингэж орно шүү гэд. Тэгэхээр энэ чинь бол бас нэлээ томоохон төсөл болж байгаа. Тэгээ төслийн зөвхөн байшин бариа зогсохгүй байхгүй. Байшин бариад ашиглан нөхөд гоё байсан. Үнэхээр мэдээж те хоосон газар байж ирсэн аа. Ингээд 500 м2 талбайтай нэг 80-аас 120 хүүхдийн сургуулиуд барьж байгаа л та. Тэгээд ингээ бариад явхад бол мэдээ шинэ юм бий болцсон сайхан байгаа. Тэгэхээр би бас ингээ бодоод энэ сургуулиуд чинь цаашдаа ингээд үргэлжлүүлэн ажиллах хэвээр тасралтгүй ажиллаж ийж эн чинь альва бизнес чи хөл дээр босох хэвээр шүү дээ. Санхүүгийнх нь хувьд дэмжлэг үзүүлэх зорилгоор дараа жилүүдэд гарах урсгал зардлын хамгийн бага байлгах энэ сургуулиуд нь өөрөө бас боломжийн те ийм хэмнэлттэй байх ёстой гэдэг эко сургуулиуд барьж байгаа. Энэ сургуулиуд маань одоо энэ хоёр сургууль хоёулаа газ халаалттай. Дээрээс нь нарны хавтангаар цахилгаан эрчим хүчээ шийдсэн байгаа. Тэгээ ийм эко сургууль цэцэрлэгийн цогцлборуудыг барьсан. Тэгээ цаашдынх нь үйл ажиллагааны зардлыг ч гэсэн бага байлгах. Яа гэвэл энэ сургуулиудыг ингээ бид нар улсад хүлээлгээд өгч байна. Тэгээд улсад хүлээлгэж өгснээ дараа бол эн чинь мэдээж урсгал зардал, хүүхдийн хувьсах зардал, багшийн цалин хөлстэй эдгээрийг төсөвт суух учраас хамгийн боломжтой бага зардалтай байж энэ төслүүд маань амжилттай олон жил явах ёстой болж байгаа. Тэгээд эрх хүчнийг санхүүжүүлнийхээ хувьд энэ чиглэлд нь бас нэлээд анхаарлаа хандуулсан байгаа. Харин тэгэхээр саяхан бас нөгөө яг багийн баг сургууль дээр ажиллах нөгөө багш нарын авчирч сургаж ин гэдэг мэдээ явж ирсэн. Тэгэхээр бүр ингээд тэгээ тэрийг эрчим хүчний хэмнэлттэй байгаль дээлтэй байх зураг төслөөс гадна багшлах боловсон хүчин гээд бүх талаас нь анхаарч ажиллаж байгаад бол маш их таатай байна. Тэгэхээр бас хүүхдүүдэд зориулсан сургууль цэцэрлэгээс гадна ер нь бас саяхан харахад хаан банк, бишрэлт металл, сагсан бөмбөгийн багтай, волейболын багтай гээд багийн спорт руу бас нэлээд анхаарч ажиллаж байгаа харагдсан. Энэ бас таны одоо хүүхдүүдийн төлөө хийж байгаа ажлуудын нэг хэсэг үү? Ер нь яагаад бас заавал багийн спортыг дэмжиж гэж бодсон бэ? За тэгэхээр одоо бол ингээ манай хаан банк чинь ингээ бараг 6000 ажилтнтай маш олон газар нэгжтэй 550 салбар нэгжтэй. Бидний хийдэг ажил ерөөсөө ганцаараа хийдэг ажил гэж байхгүй болсон. Дандаа багаараа хийдэг, олуулаа хийдэг. Төв дээр хийж байгаа аливаа төсөл хөтөлбөрүүч гэсэнтэй бид нар дандаа хамгийн багадаа 5 баг. За тэгээ дээшлээд бараг ингээд 40 газар нэгжийн ажилтнууд зэрэг оролцож иж том төсөл хөтөлбөрүүд амжилттай болдог. Тэгэхээр энэ дээр яалтчгүй ингээд баг хамт олонныхоо нэг багийн гишүүн болж ажилд сурах зайлшгүй шаардлагатай. Ялангуяа монголчуудын хувьд. Манайх аюу их ганцаарчсан тоглолттой. Тэгэхээр ингээ харахаар зэрэг баг хамт олонны нэг мембер байх ёстой шүү дээ. Нэг гишүүн болоод өөрт оногдсон үүргээл хийх ёстой болохоос бүгдээрээ би багийн лидер болъё гэдээ дайраад ахаар чинь болохгүй байхгүй. Тэр баг чинь нэг лидертэй байх ёстой. За тий тодорхой хэсгүүдтэй байдаг бол хэсгүүд өөрснөө лидерүүдтэй байх хэрэгтэй болохоос бусад бүх хүмүүс багийн гишүүн болоод өөрт оногдсон ажлаа хамтаараа
хийж явах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дээр бол хамгийн чухал зүйл бол энэ багийн спорт байгаа байхгүй. Тэгээ би сагсан бөмбөгийн спортыг манах сонгосон байгаа. Тэгээд ер нь бол 3x3 гэдэг талбайг бид нар 30 жилийнхээ ойгоор Монгол улсын бүх аймгийн төвүүдээр Улаанбаатар хотын бүх дүүргүүдээр юм 30 талбай барьсан байгаа. Тэгээ энэ талбайнууд дээрээ бид нар одоо энэ жил 34 жил, дараа жил 35 жил болох гэж байна. Тэгээ 34 талбайтай болсон. Жил болгоно нэгийг нэмж барай л яваад байгаа. Тэгээ энэ талбайнууд дээрээ хүүхдүүдийн дунд дээр хүүхдүүд багаасаа баг хамт олноороо байж тоглож сурах хэвээр, багийн мембер болж сурах хэвээр. Хоёрдугаарт нь бол би бас урлаг спортоор дамжуулж хүүхдийн боловсролыг дээшлүүлэх боломжтой гэж бодод байгаа. Миний үед ч бол заримдаа ингээл урлаг спорт хөөсөн хүн сурлагатаа муу байдаг. Битээ энийг хөөгөөдэй гэж ярьдаг байсан байхгүй юу? Гэтэл одоо тийм биш байна. Тэ? Одоо багийн нэг гишүүн болоод урлаг спортын өөрийн гэсэн хоббитэй тэгснээ бас сурлагадаа амжилт үзүүлэх боломжтой гэдгийг бас харуулахын сан гэж зорж байгаа. Тэгээ энэ жил би тэгэд анх удаагаас 3x3 Монгол улсын энэ аль биесний холбоотой хамтраад орон даяар бүх аймагуудад 3 үе шаттайгаар ингээд 3 тэмцээнэ зохиосон байгаа. Эхний үе шат нь бол аймгийн талбай дээрээ, дүүргийн талбай дээрээ хүүхдүүд тэмцээнэ зохиогоод шалгарсан хүүхдүүд нь Улаанбаатар хотод ирээд бүсийн тэмцээн, бүсээсээ шалгарсан хүүхдүүд нь улсын аварга шалгаруулах тэмцээн зохиосон байна. Тэгээ улсын аварга шалгаруулах тэмцээний мэдээж бүх шагналын сангууд нь бол хүүхдүүдийн хувьд бол нэлээд хангалттай байсан шиг, аюу баяртай байсан гэсэн. Тэрнээс гадна миний хувьд бас нэг илүү давуу юм юу болсон бэ гэхээр Монгол улсын 3x3 шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийсэн. Тэгэхээр би энийг бас нэлээд чухал юм болж байна. Хүүхдүүд одоо өөрийнхөө ирээдүйг харахтаа одоо бид нарыг биш тэр сакс тоглодог, сайн тоглож байгаа ах эгч нарыг харж байгаа шүү дээ. Тэгэхээр нь үлгэр дуурайл үзэж байгаа. Тэдэртэй хамтарч тоглоод тэр багууд яаж хоорондоо ойлголцож जैन тий. Тамирчин тэмцээн юм чинь бүгдээрээ одоо нөгөө юугаа алдаал яриад байдгүй байлгүй те. Тэгээ биеийнхээ хилэмжээрээ нүдэрээ харилцаад яаж бие биенээ ойлгож хамтарч ажиллаж гин гэдгийг ойлгоосэй гэж бодсон юм. Тэгэхээр тэрийг илүү сайн тусгаж авсан бахаа гэж бодож байна. Тэгээ дараа жил манай бас 35 жилээ болохоор улсын аварга шалгаруулалт тэмцээнэ нэлээд сайн зохиоё гэж бодож байгаа. Тэгээд тэр тэмцээнийг ингээ харж байхад тэр багш дасгалжуулагч нар аюул чухал байгаа. Тэр одоо он гарч байгаад энэ орон нутгийн хүүхдүүдийг тасгалжуулж байгаа багш нарыг бас сургалт хийж чадахжуулд юм билүү гэсэн нэг юм бодол байгаа. Тэгээ ингээ асууж исэн чинь ингээ харин хүмүүс нууцаа ярьчих шүү яач юу. Тэгээд бас тантай уулзсных карьерийн тухай заавал асууна гэж би бол бодсон. Тэгээд ингээд компанид анх ажилд ороод гэтээ тэр компанид бүр ингээд SEO болтлоо өөрийнхөө карьерийг урдлаж бүтээн гэдэг надад аюу бахархмаар санагдсан. Тэгээд таны хувьд ер нь яг таны ямар зан чанар, ямар дадал таныг өнөөдрийн энэ хэмжээнд авчирхад хамгийн том нөлөө үзүүлсэн гэж та боддог вэ? За би ч одоо яг Хаан банкнд бол 2000 онд ажилд орсон. Тэгээ 2000 онд ажилд орохдоо хөвчлөлтэй ажилд орж юмаа. Төв салбарын Нэгтлэн бодогч ажилд орсноо. Төв аймгийн 100 мод хотын салбарт ингээ төв салбар гэхээр би чинь ерөөсөө хотын хөхт болохоор зэрэг хөдөг ярьж гин гэж ерөөсөө бодолч байгаагүй. Тэгээс үлд нь ботсон за яг та мэдээж төв аймгийн чинь төв салбар гэхгүй өөр юу гэхтэй л байсан байгаа байхгүй. Тэгвэл би болохоор зүгээр л төв банкны дор байдаг салбарын ажилтан болж байна гэж бодоод ажилд орсон. Тэгсэн тэгээд Төв аймгийн 100 мод хотын салбарын ерөнхий нэгтлэн болсон байсан. Гэхдээ яг надад эхэндээ бол сонирхолтой байсан. Тэгээд ер нь ажилдаа би дандаа ингэж нэг дурлж ажилдаг. Ямар ч ажил байсан. Тэгээ ерөнхийдөө миний ажлын туршлага бол нэгтлэн бодох бүртгэл шүү дээ. Хүмүүсийн хэлдгээр нэгтлэн бодох бүртгэл чи айгүй уйтгартай, амар их детальчилсан ажилтай гэдэг. Гэхдээ би тэрэндээ бас дуртай байсан байхгүй. Айгүй их ингээл тайлангуудаа гаргаад хөлн нийлээл хоёр тайлан маань тэнцэл гараад ирэхээр айгүй нэг юм болсон юм шиг царайтай айгүй ингээ хаппи болчтой. Тэгээ ер нь аль ч ажлыг хийсэн би ингээд нэг ажлыг дандаа нэг дурлж хийгээ. Тэгээ ингэчүүл яа гэм бол тэгчүүл яа гэм бол гэсэн юм сониуч байдлаар хийдэг. Тэгтээ бас аль ч ажлыг хийсэн онлайн мэдлэг аюул чухал. Онлайн мэдлэгтэй байж ээж тэр чинь ажил шүү дээ. Ялангуяа одоо үед бол ингээ хард working гэж ярьдагтэй бүх хүчээрээ ингээ бүх өдөр шөнөгүй ажиллаад хийгээд байхаасаа илүү смарт working гэж ярьдагтэй. Аим альва нэг ажлыг нэг ингээ хамгийн амархан замаар тэгтээ шодрог үнэн зөвөр хийх энэ боломжийг ерөнхийдөө дандаа эрэлхийлж идэг. Тийм тууштай байдаг юм уу та тий. Та ер нь 10 жилээсээ ер нь ингэж
юмыг ингэж сонирхож дурлаж ийм зан чанар угаасаа танд байсан уу? Эсвэл та ер нь энэ зан чанар хүнд хэрэгтэй гэж өөрийнхөө тэр зан чанарыг хөгжүүлсэн үү? Яг би 10 жилийн хүүхэд байхдаа ер нь жаахан нэг юм залхуутай хүүхэд байсан юм шиг байна. Яагаад гэвэл ингээд гэртээ хараад баахан уншижсэнд орвол гээд ингээд багшиг ярьж явах үед нэг аюу анхааралтай сонсчдаг. Би оюутан байхдаа ч гэсэн лекцэнд аюу идэвхтэй оролцдог байсан. Нэг багшиг ярьж явахт нэг анхааралтай сонсоод тэгээд тэр яриан дотроос нь юуг нэмж уншиж хөгжүүлвэл энэ ингээд илүү одоогийнхоор бол ингээ ашигтай байх юм бэ, efficient байх юм бэ гэдгийг бүр тэр хүүхэд байхасаа л хэрэгжүүлж исэн байлээ. Сүүлд нь ботсон чинь. Тэрнээс биш хүүхдүүд чинь заримдаа ингээ хичээл дээр өөмөлж гэртээ арай уншичнаа гэн. Тэгээ бодоод байдаг шүү дээ. Тэгэхгүй хичээл дээр бол би яг ингээ анхааралтай сонсоод лекцийг ялангуяа аягүй сайн сонсдог байсан. Тэгээ нэмэлтээр унших материалуудыг олж аваад тэгээ тэднийг нэмэлтээр уншаад хичээгээ яваад байдаг байсан байхгүй. Тэгээ одоогийнхаа өнцгөөс харахад тэр үедээ юу мэдж явах вэ зайл. Тийм ашигтай efficiency-г аягүй сайн сайжруулсан байжээ л гэж бодож байгаа. Тэгэхээр залуучуудад зөвлөхөд хүн лекц уншаад өгч байгаа чинь тэр хүний мэдлэг өөрөө ингээд тэр хэрэгцээтэй бүх юмыг бөөгнүүлээд онлайн болон бусад төрлийн техникийн мэдлгүүдийг ингээд нэг зэрэг өгч байгаа. Тэрийг аягүй анхааралтай байж байгаа ашигтай сургалтанд суралцах чадвараа сайжруулах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр та бас ингээд энэ том багийг удирдах байхдаа өөрийнхөө ингээд хүн болгоныг үр ашигтай сэтгэл хангалуун ажилуулахын тулд ямар зарчим ер нь баримталж ажилладаг вэ? Энэ том компаниг удирдах чинь бас амаргүй л гүдээ. Энд яаж яхад Монгол улсын аймаг сум болгон салбартай бүгд нэг дор биш байна. Тэгэхээр та ер нь удирдлагын зарчимдаа ямар арга барил баримталж ажилладаг вэ? Ерөнхийдөө би ингээд хүмүүсийг удирдахдаа юу гэх юм биеэрээ үлгэрлэх гэж байдаг ч тийм. Биеэрээ үлгэрлдэг. Өөрөө нэг юм хүмүүсээ шаардчаад өөрөө ч биелүүлэхгүй байх тийм. Эсвэл айгүй нэг журам дүрм гаргачаад тэргээ өөрөө биелүүлэхгүй байх юм бол тэрийг маань ер нь хэн биелүүлэх юм бэ? Баггүй. Тэгэхээр зэрэг альва юмыг би ерөөхдөө дандаа биеэрээ үлгэрлэж явдаг. Өглөө хэрвээ ажилтнуудыг ажилдаа бити хоцроосоо гэж боддог бол өөрөө ажилдаа хоцрохгүй шүү дээ. Тэгээ өөрөө нэг дүрм журам зохиотсон бол өөрөө тэрийгэ биелүүлэх хэрэгтэй. Би захирал юм чинь яарч чинь гэж тэрийгэ биелүүлэхгүй байх юм бол тэгвэл энийг хэн биелүүлэх юм байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ер нь хүмүүсийг биеэрээ үлгэрлэх нь хамгийн чухал гэж боддог. Тэгэхгүй ажилтнууд ч гэсэн өөрөө чи идэггүй бэ чи юу шаардаад байгаа юм гэнэ үстэй. Ямар баах дүрм журам гаргах чи өөрөө ч биелүүлэхгүй бид нар яагаад энийг биелүүлэх хэрэгтэй гэж бодох вэ гэж бодоо. Тэгээ бас ажилтнуудыг би өсөлт дэвчих боломжийг хангаж өгөхийг эрмэлздэг. Би ингээд зүгээр л нэг юм орон нутгийн салбарын ажилтнаас өнөөдөр банкны CEO болтол өөрөө мэдээчжсэн. Гэхдээ банкны тухайн үеийн удирдлагуудад ажилтнуудад боломж олгосон болохоор би өнөөдөр энд байж байгаа байхгүй. Тэгэхээр би ч гэсэндээ тэр салбар нэгжид ажиллаж байгаа бүр хамгийн анхааралтанд ажиллаж дөнгөж манад анх удаа ажилд орж байгаа ажилтнууд ч гэсэндээ боломж олгохыг эрмэлздэг. Тэгш боломж. Тэр ч утгаараа одоо банкн дотор явж байгаа нөгөө смарт офис, хибрид офис гэдэг зайнаас ажилдаг энэ боломжуудыг би манай сумын төвд ажиллаж амьдарч байгаа ажилтан ч гэсэн төв банкны ажлыг хийх боломжтой байгаа боломж гэсэн үг. Тэгэхээр ажилтнуудад би та нарт бүх боломжийг чи өгнө. Та нар энийг шүүрч аваад юм болгох нь та нараас өөрөөс чинь шалтгаална гэж хэлээд байгаа. Гэхдээ ингээд хүнд яг нэг боломж гарч ирэх үед хүн ингээд яна би чадах болов гэдэг айдас яг зэрэгцээд гарч ирдэг шүү дээ. Таны хувьд жишээлбэл амьдралттай нь ингээд эргэлт их том боломжууд гарч ирэх үед давхар байсан тэр айдсаа яаж даван туулж исэн бэ? Уу ер нь бол айдас одоо ч гэсэн байгаа л байгаа байхгүй. Нэг том ажил хийх, нэг шинэ юм сэтгэх үед за яана одоо гэдэг ингээд тэгтээ би ингээд айдсаа яаж даван туулдаг вэ гэхээр оюутан байхдаа ингээд манад Дэл Карнегийн хичээл орж исэн байхгүй. Тэгээд Дэл Карнегийн хичээл дотроос миний аягүй сайн тогтоож авсан юм бол ингээд айдсаа яаж даван туулах вэ гэхээр зэрэг хамгийн муудаа юу болох юм бэ гэдгийг бодож олох хэрэгтэй байдаг байхгүй. Хамгийн муудаа юу болох юм бэ? Хамгийн сайндаа юу болох юм бэ гэдгийг хоёуланг ингээд бодчихж байгаа байхгүй. Тэнгүүд хамгийн муудаа болох юм бодохоор чинь нэх айжчих тахар юм байдгүй ерөөсөө. Төсөөлчдөг байна. За ийм л төсөөлчдөг. За хамгийн сайндаа би ийм болно, хамгийн муудаа ийм болно. Дундуур явал энэ болно гэд. Ялангуяа санхүүжийнхээ хувьд би одоо ингээд сүүлийн банкны санхүүгийн төлөвлөгөө, projection бизнес төлөвлөгөө зохиогоод 20 жил болж штэ. Тэгээд энэ хоорондоо дандаа опшнтай ABC гэдэг нөгөө опшнтай тэрийг ингээд толгоон дотроо тэгтээ ингээд дандаа ингээд бодож сурцсан байдаг. Хамгийн муудаа ийм юм болох юм байна. За тэгвэл би
нөгөө тэгээд хамгийн модо юм болох юм байна гингүүт чинь эрсдлүүд нь гараад ирж штэ. Тэгэхээр нөгөө эрсдлийг митигейшн хийнэ гэдэг. За эрсдлүүдээс би яаж зугатах юм, яаж өөрийгөө хамгаалах юм, энэ төслийг амжилттай болгохын төлөө юу хийж чиглүүлвэл болох юм бэ гэдгийг бодоод олцдог болохоор анханасаа тэднийг ингээд нөгөө чиглэлээ зүүхийгээ явчих боломжтой байдаг гэсэн үг. Тэгэхээр том жижиг гэлгүй тэргээ ингээд тэгэхэр дараа нь ингээд гинт уужрал санаа амар болол нэх хайгаад авах юм байхгүй юм байна. Би чадах юм байна гэж итгэлтэй болчдөг. Хүн чинь нөгөө мэдгүй юмнасаа л айдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр ингээд болж болох бүх ситуацуудыг угаасаа төсөөлөд бэлтгэлтэй байжгаар аянда ингээд айгүй бэлтждэг болтчдаг гэсэн юм байна л да. Тэгэхээр нөгөө залуу хүмүүс зөвлөхөд ингээд байхгүй юу ч бэлтгэлгүй хийж болохгүй. Яг нь заримдаа бол мэдээж гинтийн тохиолдлууд байдаг. Гэхдээ ерөнхийдөө бол өөрийнхөө хувьд том гэж бодсон те хичээж байгаа юмдаа заавал бэлтгэх ёстой. Угаасаа айлч ажил амжилтын тал нь бэлтгэл ажил гэдэг. Тийм болохоор би банкн дээр байгаа бүх том төслүүдийг бэлтгэл ажилд нь илүү анхаарлаа хандуулдаг. Тэгжээж төслүүд амжилттай хэрэгждэг, ажилтнуудын оролцоо, ойлголтууд жигд байдаг. Тэгжээж тэр бүхэлдээ амжилттай болдог. Бүх юмаа бүр нэг ч жижиг деталь үлдээлэхгүйгээр л ерөн дэдэнд төсөөлөх хэрэгтэй юм байна. Тэгээ би бас яг зөвөр өөрөөрөө ингэж жишээлээд бодонгууд ингэж нэг юм хийх гээд ингэнгүүт би чадах болов гэхээр дотроо ингээ өөртөө хүн урам өгөө за би чадна гэж боддог штэ. Тэгтээ ингээд тэгэхээр бас хит хөөрчих үедээ гэж бас яагаад гэдэг байхгүй ингээд за яана ингээл нэх би чадна гэл ингээд харахгүй ингээ хөөрөөд л ингээд нэг амбицлаад гэдэг штэ. Амбицийн бас ингээд давуу болон сул талууд байгаа дамсаад байдаг байхгүй. Банкны салбарын ажилтнуудын 60% нь бараг 70 орчим хувь нь эмэгтэйчүүд ч тийм. Гэхдээ дээшээ явахаараа арай цөөхөн болоод байдаг. Тэгэхээр дээшээ явахаараа яагаад цөөхөн болоод байна гэхээр зэрэг эмэгтэй хүмүүсийн хувьд амбицлдаг гэхээсээ илүү ингээд том зурганд нь харж сурах хэрэгтэй байхгүй. Стратегийн шийдвэр гаргаж гэх юм одоо онлайн хэллэгээр л стратегч байх хэрэгтэй. Стратегийн шийдвэрүүдийг дараалтайгаар нь бодож гаргах хэрэгтэй гэж хэлмээр. Тэгэхээр зэрэг тэр хэсэгтээ илүү анхаарлаа хандуулна. Хэрвээ одоо чиний асуултын даваа амбицлаад хөөр жалга болчих гээд байвал зүгээр биччихнэ. Нэгт нь хоёрт нь гуравт нь гээд тэдэн ийм зүйл хийх юм байна гэж биччихнэ. Тэгэнгүүтээ явцынхаа дунд те тэрийг ингээд харна гэсэн үг. Тэрийг хараад теклээд явчихна гэсэн зөвлөөд. Тэгээ эсвэл дугаарлаж байгаа дугуулаа явчихдаг байхгүй би. Тэгээ ер нь бол би энэ аргыг нэлээ айгүй олон жил хийсэн. Тэгэхээр зэрэг юмаа мартахгүй тэгснээ нөгөө чигээ алдахгүй яа гэвэл тэр чинь стратегч бай гэдэг чинь ингээ хөөрч жагаад чигээ алдаа буруу тишээ явчихгүй л гэдэг асуудал байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг ерөөхдөө хаана очих гэж байгаа гэдгийг олчихно. Тэгэнгүүтээ үе шатуудыг ойролцоогоор баримжаалаад биччихнэ гэсэн үг. Тэрийгээ бол цаасан дээр болохтой дэлгэрэнгүй болгоод ажлын хүснэгт гэж бид нэр ярьдаг шүү дээ. Work plan-уудаа гаргаад хийчдэг гэсэн үг. Хувьдаа болохоор зэрэг зүгээр л жижигэн тэмдэглэлийн дэвтэр дээрээ л дарааллуудаа бичээл тэгэл тэрнийхээ дагуу явж гэнэ үгүй юу гэдгийг хаяа хараад баримталж чинь гэсэн үг. Тэгэхээр бас ингээд таны хийдэг ажлуудыг ингээд сонсохоор банкны удирдлага хажуугаар нь ингээд одоо нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн сангийн үндэсний элчин ажлууд, өөр банкны салбарын ажлууд гэдээ маш их завгүй ажлын байртай байдаг юм шиг надад сонсогддог. Тэгээ энэ хажуугаар юунаас ингээд хүн чинь цаг үеэ дагаад шинээр гарч ирж байгаа зүйлийг сурах, өөрийгөө хөгжүүлэх гэдэг нь одоо хүн болгоно айгуу чухлаар тавигдж байгаа тийм шаардлага үүсэж байна шүү дээ. Тэгэхээр та ер нь бас өөрийгөө тасралтгүй хөгжүүлж шин зүйл сурахад яаж цаг гаргадаг вэ? Тэгэхээр цоо шин зүйлийг чинь сурахын тулд би яадаг вэ гэхээр яг мэрэгжлийнхээ хувьд бол олон улсын форумуд за Монголд болж байгаа ч гэсэнтэй форум ийм хилцүүлгүүдэд очиод оролцчихдээ. Тэгэхээр яадаг вэ тэр чинь тэр форум зохион байгуулж байгаа хүмүүс нь тухайн зах зээл дээр байгаа хамгийн бэстүүдээ тэгээ шинэлэг зүйлүүдээ ирээдүгүүдээ өөрснөө ингээд нөгөө миний хэлдгээр 2-3 сарын турш бэлтэж байгаад олоод бэлдээд цоглуулаад тавьсан байхгүй. Тэгэхээр дахиад нөгөө хүүхд байхдаа хэрэгэлдэг аргаал хэрэгэлдэг гэсэн. Тэр форумуд дээр очиод суучна. Тэгэнгүүтээ форумуд дээр очиод сунгууд ингэж гэж шинэ мэдээллүүдийг олоо авчна. Тэгээ мэрэгжлийнхээ юмд сууж байгаа болохоор чи бид нар ингээд тэр чинь тэгээд байгаа юм байна шүү дээ. За би тэндээс очиод мэдчих юм байна. Тэгээд форумуд дээрээс шин зүйлүүдийг олж аваад тэгээ өөрөө жаахан тэргээ ингээ бодож жагаад интернет дөө хаасайг хөгжчихсэн тий. Интернетээс хайгаа олоод за манай тохирох нь энэ юм бэ. Энэ илүү болох юм байна гэдгүүдээ олоод тэргээ наривчлаа судалцдаг гэсэн үг. Наривчил судалж байгаа мэрэгчлэнүүдийг авчираад банк дээр хэрэгжүүлэх гэж байгаа төсөл байвал наривчил судлаа мэрэгчлэнүүдийг авчираад зөвлөгөө өгөөд бүгдээрээ хинштэй хамт олноор.
Тэгээ бүгдээрээ нийлж хагаад тэр зөвлөгөөнүүдийг аваад тэгээ тэрнийхээ дагуу зөв хийх ёстой байхгүй. Одоо ер нь бол цаг хэмнэх, зардал хэмнэх тохиолдолд бол зөв хийх ёстой. Өөрөө сайн дураараа шин юм зохиох гэж баахан цаг алдаж too much судалгаа хийх шаардлагагүй байна. Чаддаг хүмүүсээр нь чаддаг хүмүүсээр нь зөвлүүлж хагаад тэгтээ хүн болгон ч адилгүй. Манай банк ч гэсэндээ тий би ч гэсэн ингээ ялгаатай байгаа шүү дээ. Тэгэхээр өөртөө тохируулна, өөрийнхөө бизнес тохируулна гэдэг тохируулгуудын өөрийнхөө үндсэн бизнесээ мэдэх ёстой. Бас хувь хүн дээрээ өөрийгөө мэдрэх ёстой. Тэгжээж тэрийг тохиромжтой хэлбэрээр нь одоо баг цаг зарцуулаад баг зардалтайгаар хийх ёстой гэсэн үг байхгүй. Тэгэхээр хоёлаа түрүү нөгөө хүмүүсийг бас нөгөө efficient буюу үр ашигтай ажиллуулах, ажлын бүтээмжийг сайн байх гэж нэлээд ярьжсэн. Тэгэхээр ингээд магадгүй ингээд дунд чатны удирдлага, залуухан захирлууд ингээд багаа яаж үр дүнтэй ажиллуулах вэ гэдэг дээр ингээд толгоогоо гарчлагаа сууж иж магадгүй л тийм ингээд жоохон асуудалтай. Тэгэхээр та тэр залуу захирлуудад ер нь юу гэж зөвлөх вэ? Залуу захирлуудад за тэгвэл ер нь заавал залуу болон гэлгүүгээр ер нь захирлуудад би юу гэж хэлдэг вэ гэхээр танах яг юу хийх гэж юм бэ гэдэг үндсэн зорилгоо сайн ойлго гэж хэлж байгаа. Үндсэн зорилгоо ойлго. Одоо газар бай тий. Одоо маркетингийн газар байл бид нар ямар юу хийх гэж байгаа газар вэ гэдгийг ойлгохоос эхэлж байгаа. Бид нар юу хийх гэж байгаа газар вэ? Энэ дээр шаардлагатай мэдлэг чадвар болон бүх нөөцүүд байна уу? 3 л нөөц байгаа шүү дээ. Нэг нь болохоор цаг хугацааны нөөц, нөгөөх нь санхүүгийн нөөц, нөгөөх нь болсон хүчний нөөц. Бид нар нөөц хангалттай юу гэдгийгээ тооцоолох хэрэгтэй. Тэгээд эдгээр нөөцүүд дотроос удирдах чаддаг нь сүүлийн 2 нь баггүй юу? Цаг хугацааны нөөцийг чадахгүй шүү дээ. Өдөрт угаасаа 24 цаг л байгаа бол 24 цаг, ажлын 8 цаг байна. Эндээ л тохируулаад ажиллана. Тэгэхээр нэг цагийн бүтээмжийг, нэг өдрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд чадварлаг боловсон хүчин шаардлагатай санхүүгийн нөөц байж иж болно. Бүтэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх нөөцүүдэд баримжаалаад юунд зорж байгаа, ямар зорилготой, юу хийх ёстой юм бэ гэдгийг ойлгоод нөөцөө зөв хуваарлах тухайл асуудал байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь болохоор захирал хүн өөрөө өөрийнхөө ажилтнуудад үнэлэгдэх ёстой. Манай захирал мэдэндээ захирлаас асуувал болно доо гэдэг мэдрэмжийг ажилтнуудад өгөх ёстой. Тэгэхээр өөрийгөө бэлтэнэ гэсэн үг байна. Тэгээ өөрийгөө онлайн болон практикал бэлтгэлийг өөрөөсөө л эхлэх ёстой гэсэн. Тэгжээж хүмүүс чинь чамайг сонсон шүү дээ. Тэгэхгүй ингээд за би баг захирлаасаа илүү мэдэндээгээ ажилтна бодоод байх юм бол тэр захирлыг чинь яаж тэр баг хамталнаа удирдах вэ болчиход байхгүй юу. Тэгэхээр захирал заавал мэдэндээ асуувал болно доо гэдэг тэр мэдрэмжийг ажилтнуудаа төрүүлэхийн тулд өөрөөгөө л тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгэхээр бас нөгөө түрүүн таны ярианд зорилгоо ойлгоно гэж нэлээд давтагдлаа. Тэгэхээр ингээд сургуулаа дөнгөж төгсөөд карьераа эхлүүлж байгаа залуучуудын хувьд ингээд за би энэнгээрээ одоо нэг ийм юмд хүрэндээ гэдэг яг зорилгоо ойлгоно гэдэг хэсэг нас айгүй бага байдаг шүү дээ тий. Тэгэхээр та одоо дөнгөж бас тэгвэл карьераа эхлүүлж байгаа залуучуудад за чи энийг л амьдралдаа хэрэгжүүлээд энийг л одоо өдөр тутмын дадлалтаа хэрэгжүүлчих юм бол чамд заавал эерэг үр дүн гарнаа гэсэн зөвлөгөө өгвөл та ямар зөвлөгөө өгөх вэ? Тэгвэл бүр дөнгөж сургуулаа төгсөд ирж байгаа ажилтнуудад бол би сониуч байл гэж зөвлөгөө өгнө. Сониуч вэ. Тэг мэдхгүй юм а хүнээс ичиж зовлого асууж яа гэж. Ялангуяа би нөгөө шинэ ажилтнуудаа ч энийг бас нэлээд хилдэг. Ингээ би дөнгөж сая сургууль төгссөн магадгүй ингээл онц төгссөн л ахalta. За онц сайн төгссөн тий. Би ингээ онц сайн төгссөн. Ийм юм асуусан чинь энэ хүн намайг юу ч мэдхгүйгээ бодчихгүй гэж битээ айгаарай. Битээ тэгэж бодоорой. Зүгээр л анх удаага эн чинь чам тохиолдож байгаа юм чинь банкнд ажилд орж штэ. Бүр тэр үтгийг л өмнө нь өөр банкнд ажилд орсон ч манай банкнд анх удаага ажилд орж байгаа болохоор асуудалгүй. Эхний 3-4 сарын туршид бол зүгээр л энэ юу вэ? Энэ хаанаас гарсан? Энэ ингэж гэнэ үү гэд ингээ өөрөө баттгаад тэр юмнуудтайгаа хамт олноосоо нөгөө бусад ажлын газрынхаа хамт олноос захирлаасаа зүгээр асуух хэрэгтэй. Тэгээд өөрийн гэсэн бодолтой болчих واخгүй. Тэгээ асуугаад ахаар чинь зэрэг ингэж гэн энэ ингэж ажилтдаг юм байна, ингэдэг юм байна. Би ер нь тэгэхээр энэ банкн дотор энэ хамт олон дотор хаана очимоор байгаа юм бэ гэдгийг тэр явцтай олоод авчих واخгүй. Тэгээ олон авчгаар манай банкнд бол бүх ажилтнуудад карьер өсөлтийн төлөвлөгөөнүүд байгаа. Тейлерээс эхлээд эдийн засагчаас эхлээд төв банкны нэг ажилтнаас эхлээд өөрийнх нь чиглэлээр карьер өсөлтийн төлөвлөгөөнүүд байгаа. 16 орчим шаттай. Тэгэхээр эднэрт өөрийгөө тохируулаад тэгээд тэрэн дээр энийг болёо гэж бодох юм бол тэрэнд нь тохирсон сургалтууд Хаан банк актив дээр байж байгаа.
Одоо 800 гаруй онлайн сургалтууд байна. Энэ сургалтуудад суугаад бүр илүү болъё гэж бодох юм бол LinkedIn ч байт юм уу те. Бусад онлайн сургалтуудад хамрагдах бүрэн боломжтой байж байгаа. Маш их баярлалаа. Тэгэхээр ер нь хоёулангийнх нь яриа бас оны төгсгөлд болж байна. Тэгэхээр та ер нь өнгөрсөн 2025 оноод дүгнээд эргээд харуул ер нь энэ жил хаан банкнд болсон хамгийн онцлог нэг ажил гэх юм бол та юу дурдах вэ? Одоо банкны ололт амжилтуудаас хамгийн онцлог нэг дурдвал. За банк маань бол сүүлийн жилүүдийн турш те 10-аад жилийн турш манай улсын санхүүгийн салбарын шилдэг тэргүүлэгч банк байсаар л байна. 2023 онд Монголын хөрөнгийн биржид анх удаага хувьцаагаа арилжаалаа. Тэр арилжаалснаас хойш манай хувьцааны үнц өсөөд өнөөдөр Монголын хамгийн том хувьцаат компани болцсон байж байна. Тэгээ 33 мянган хувьцаа эзэмшигчтэй. Эний маань ч үнэлээд нөгөө Лондонд байдаг FTSE Russell бүртгэгдсэн Монголын хамгийн анхны компани боллоо. За тэгээ бид хэд ер нь бол хөрөнгийн зах зээлийг нэлээд анхааралтай харж байгаа. Тэгээд гендер бондыг анх удаа Монголд бас гаргалаа. Тэгээд энэ маань цаанаа ч гэсэндээ бид хэд Монголд байгаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихтэй тэдний тэгш эрхийг хангах юм зорилготой байгаа. Дээрэс нь гадны банк санхүүгийн байгууллагуудаас нэлээд их усүр татсан. Эдгээр татсан их усүрүүдийн дийлэн хувийг нь бид нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд ногоон болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, залуу бизнес эрхлэгчдийг дэмжих гэсэн чиглэлд тусгаалсан зээлийн бүтээгдэхүүнүүд гаргаа ажиллаж байна. За энэс гадна бол бид хөдөө орон нутгаар зөндөө олон салбар нэгжтэй манай орон нутгийн бизнес эрхлэгчтэй дэмжих, ялангуяа малчид, тариаланчдыг дэмжих чиглэлээр доктортой хөдөө аж ахуйн кластеруудыг гаргаад энэ чиглэл рүү зөвхөн одоо малчтайгаа амжиргаагаа залгуулдаг төдий биш хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч болоосэй гэсэн зорилгоор тэдний одоо сургалтыг тэднэр зориулсан сургалтуудыг хийж гэн тэднэр зориулсан шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгож гэн. Тэгээ дотроо бол бас гоё мөрөөдөж байгаа шүү дээ. Ингээ магадгүй нэг 5-10 жилийн дараа гэсэн манай хөдөө аж ахуй бас юм эрчимчсэн хөдөө аж ахуй болоо дараагийн төвшөндөө хүрэх баха гэсэн юм бодолтой явж байгаа. Тэгвэл ингээд цаашдаа бас урт хугацаанд дунд хугацааныхаа стратегийн хамгийн онцлог бид бол одоо эх жилдээ ийм том юмыг нэвтрүүлнэ гэж одоо ярих болох хэмжээнд тийм зорж байгаа зорилгоосоо та нэгийг хуваалцвал. За банк бол бид нар дунд хугацааныхаа бизнес төлөв, доктортой дунд хугацааны бизнес төлөв гэж гаргасан. Бид нар бол цаашдаа дижитал банк болохын улам зорино. Банк бол дижитал банк руу зориод те 21-с 23 оны дунд хугацааны бизнес төлөвөө маань ч гэсэнтэй яг юм дижитал банк руу нэвтрэнэ гэсэн. За 24-с 26 оны дунд хугацааны төлөвлөгөө бол энийг батжуулж байна бид нар. Эдгээрийг улам цаашаа өсрөнгөө хөгжихийн тулд шаардлагатай байгаа дэд үтцүүдийг, технологийн шинжилтүүдийг, шин том олон улсын түвшинд одоо хөл нийлүүлж алхах нийцтэй програм хангамжуудыг энтэй тохирсон чадварлаг ажилтнуудтай болохыг энэ хугацааны туршид зорж байгаа. Энийгээ хийж байна. Тэгээд утгагүй том төсөл хөтөлбөрүүд маань амжилттай болоод дуусвал бид нар тэгээд дараагийнхаа төвшөнд дараагийнхаа олон улсын жишгт нийцсэн цахим банк болно гэдэг хэсгээр илүү анхаарлаа хандуулах боломжтой болно. Гэхдээ энэ төслүүд бол ерөөсөө богинохон төслүүд байдгүй. 3-аас 5 жилийн хугацаатай нэлээд хэдэн төсөл хэрэгжүүлж байна зэрэг. Тэгэхээр эдгээр бүгдээрээ хэрэгжүүлж явж байгаад амжилттай болсныхан дараа манай харилцагч нараа өөрснөө үр дүнгийн маань нөгөө яриадсэн юм энэ байсан байж тэгээ мэдэх хаа гэж бодож байна. За тэгэхээр бас төгсгөлд нь миний асуугаагүй таны бас хэлхийг хүсэжсэн өөр зүйл байвал тажлалтаа хэлж болно. Миний ер нь бол танаас асууя гэж бодож исэн зүйлсүүд ингээд таслаа. За тэгэхээр зэрэг бид хэд одоо сүүлийн үед ингээд доктортой хөгжил, доктортой байдал гэд яриад байдаг те. Тэгэхээр доктортой байдал, доктортой хөгжил гэдгийг хүмүүс юу гэж ойлгосэй гэж боддог вэ гэхээр эн чинь ингээд тасралтгүй үйл ажиллагаагаа жигд хангаж ажиллах тухай юм яриад байгаа. Тэрнээс биш нөгөө Парисын агриментийн дагуу нэг тийм гадаадын улсууд ярьдаг том дарга нар ярьдаг зүйл биш байхгүй юу? Жижиг аж ахуйн нэгж байгуулга байсан ч гэсэндээ доктортой байдал гэдэг зүйлийгээ одоо ингээд байгуулга өөрөө ингээд 100 жил оршноо гэж бодвол одоо үедээ бид нар тэр 100 жилийн турш хийх гэж байхдаа ингээд бүх юма зөв жигд хийж явж явах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Энэхүү үед нь бид нар ажиллаж байгаа одоо бие ажиллаж байгаа хувийн компани бол бие ажиллана миний үр хүүхдүүд энийг залгуулна гэж
манай банкны хувьд бол одоо би тэд ажиллаж шүү дээ. Тэгээ дараа чи маань үеийн хүмүүс ирэхэд тасралтгүй ингэж өссөж дэвжих боломжийг бий болгодог үндсэн том бодлогын бичиг баримт юм шүү. Тэгээд энийгээ зөв чиглүүлж авч яваасай. Тэгээ энэ чиглэл рүү тэр мундаг том гадаадын байгууллагууд хийдэг биш. Би ч гэсэн хийвэл миний бизнес тасралтгүй тогтвортой өсөж хөгжнө гэдэг чиглэл рүү ойлгож анхаарлаа хандуулаасай л гэж хүсмээр. Тань маш их баярлалаа. За баярлалаа. Их үзэгчтэй манай өнөөдрийн Upgrade podcast-ийн маань ээлжид нэгэн дугаар инхүү өндөрлөж байна. Бидэнд хамт байсан та бүхэнд баярлалаа.